Сайки нэг өдөр сургуульд иртэл бүгд оролцсон ирж байна. Кайто нэрд Нендо бүдүүн хулгайн өхөл амьдралын заг дээр хайр өгөхөд булчинлаг. Зам бараг өөрчлөлтөө өгөхөд болно доо. Кокоми понителтэй. Тэгсэн Чио бас давхардаад бүдүүрээд иржээ. Гэтэл өнөө мөн нүдний шилт маань мангар баян болоод хүрээд иржиж за ядаж нэгэн дээрсэн байна да гэсэн чинь зан ааш маш гэж авах юм байхгүй. Ариг идчихэл тараад харж явтал нөгөө элбчийн ахтай тарнаа. Хэр сайжирсан бол доо гэсэн чинь юу вэ бүр шал урд өвчнөг болсон байдаг нас. За ямартаач Сайкигийн мань сүлжин хэсэг орж байна. Идэж уух юм а бэлдээд бичлэгээ гоё гамж үзээрэй. За манай эд чинь төгсөх анги болоод хаан сурах ирээдүйд яах талаараа бичгэр болвоо. Чио нууцаар тагнуулж байгаад Кайдотой адилхан сургууль биччихнэ. Кокоми Чиод чи тэмцэх юм уу гэсэн чинь хайрын хүчээр тэмцнэ л гэж авж гин. За тэгээд нөгөө эдээс яахыг нь асуугаад Кокоми харин сайхангаар Сайкигийн цаасыг хараад дорн засаад бичсэн байт юм да. Сайн харуул дорн бүр Сайкиг ихнэр болох гэ бичсэн ч шиг. Энэ жил бол хамт өнгөрөх сүүлчийн жил учраас бүүнөрөө аялалд явахаар төлөвлөнө. Нэг өдөр ахын Сайкитай яг адилхан робот бүтээснээ зарлжээ. Тоглоом тоглоё л гэж байна. Тэгснээ Сайкигийн роботыг сургууль руу нь явуулаад өдөө 12 цагаас өмнө устгахгүй бол олны өмнө нүцгэнгүйгээр програмчилсан байжээ. Сайки маань за ядаж хөнгө болохоор устгая гэсэн чинь эргэн тойронд бүр улам бүр хүмүүс нэмэгдээд идэг шүү. За хамаалга гэд хүмүүсийн сад болж хооронд устгахаар орттол Сайкиг мэдрээд буудаад начнаа. Арга мохор дад үжидл азарч хөө кофе дэлцэгнөр барьсан шалиг гараад ирдэг. Телепатаараа шалигт робот гэдгийг нь хэлж дээвэр дээр аваад ир гэж хэлдэг. За ингээд роботыг устгасан боловч ахын шалгийг Сайкигийн нууцыг мэддэг гэдгийг мэдчихнэ. Маргаашин шалиг алга болжээ хөрхий. Хайгаад иртэл тархиа угаалгацсан байж идэг шүү. Домогт тулаанчийн сүнс оруулаад зодтолдох гэсэн чинь ганц цохиулаад унаад өгнө. Гэтэл Сайкигийн сүнс биенээсээ гарсан байт юм да. Шалиг биедээ 2 сүнс оруулсан байж таарад хүчтэй зогсоос нь болоод шалгийн сүнс Сайкигийн бид орчиж. Ингээд Сайкигийн бийг эзэмсэн болохоор нүцгэлж жагаад гараад өгнө. Удахгүй уйдаад ороод ирдэг л дээ. Яг орж ирэх үед нь Сайки бие авах гэж шалгийн биеэр өөрийнхөө биеийг цохиулаад тухайн алдуулах гэсэн бас зүгээр унаад өгөхгүй зүүн талын төхөөрөмжөнд эвдчихэд унаад өгдөг. Зээрэ гэж бие эргүүлж авсан ч хүчээ удирдах чадхаа болчихноо. Шалиг унтсан болохоор зүүн талын төхөөрөмжийг авахаар ах нь гарч ирнэ. Ер нь яагаад төхөөрөмжийг авах гээд байна гэсэн чинь ах нь Сайки дах төхөөрөмжийг хийж өгөхдөө зүүн талын сугал бол Сайкигийн хүч дэлхийд дахнаа мэдэгдэхээр програмчилсан байж. Энэ өдрөөс хойш ах нь төхөөрөмжийг сугалахаар Сайкид харин насаараа хамгаал гэж хэлээд ах トゥ угийн тоглоом өдийг хүрсэн нинэлээ. Тэгсэн Күүсгэ нөгөө эвдэрсэн төхөөрөмжийг ганц атгаал засчихна. Сайкигийн төхөөрөмжийг авбал ах нь ялна. Харин ахт нь байгаа төхөөрөмжийг авч чадвал Сайки ялна. Ингээд ах トゥ хоёрын сүүлчийн тоглоом инхүү эхэллээ. Сайки телепортод авах гэсэн салгалаад авч чадсангүй. Тиймээс ядарч сүлдтлээ бүх дайралтаас нь болтдог. Давхар нөгөө шалгийг чинь хамгаалаад байгаа маа. Шалгигт сэрээд хамгаалуулснаа мэдээд Сайкигийн төхөөрөмжийг авч өгөх гэсэн цохиулаа тухайн алдчихна. Хүчин суларсан болохоор хэлбэрхаан төхөөрөмжөө авчнаа. Гэхдээ төхөөрөмжгүй бол юу ч хийж чадахгүйгээ ухаарч ялагдсантай ялгаагүй гэж зүүн талын төхөөрөмжөө өөрөө сугалж өгдөг. Манай Сайкич дахид сургуульд явж чадахгүй нэ. Тэргээд бүр сүртэй. Яг тэр үеэр интернетээр нэгэн шуугуулсан мэдээ гархан тэрээ. Үдсэн чинь панда төрсөн гэж авсан. Яг үндэ ах нь аль дээр үед тэр програм устгацсан байжээ. Бас супер хүчин бүр мөсөн арилгах төхөөрөмж хийсэн гэдэг. За нөгөө аялна гэдгээ төлөөлөхөөр ярилцтал бүгд дуунигтэй Ошимай гэвэ. Сайки нэг л яоцгүй өөр тишээ явъя л гэдэг. Гэтэл Ошимайд үзэх газар ихтэй, хямд хоолтой, халуун аршаантай, бас нөгөө галтуултай. За ядаж дэлбэрэхгүй өдөр нь явчих гэсэн заавал дэлбэрэх өдөр нь явахаар болчихноо. За ингээд аяллаа эхний өдөр эхэллээ. Хоол идэж, тоглоом тоглож энэ хоёрыг хардаа. Ос зүлт олчиж. Парк орж амтны хүрээлэн үзэж гээд өдрийг сайхан өнгөрөөвөө. Оройн буудлын дээр очтол хэний ч нэр байдгүй. Ууг нь Чио хариуцж аваад захиалах ёстой байсан ч завгүй болоод Кайдод татгachиж. Гэтэл Кайдочоос завгүй болоод хайрууд татгсан юм байна. Тэгсэн хайруудаас завгүйгээд Нендо татгсан байжээ. Бүгд л шууд хайрыг загнаад наачдیں۔ Үгүй яха буруу өнөө ол загнаг л болтой. За тэгтэл Сайко манай хэдтэй таарад яах вэ агуу надаас говьл буудлал өгье гэвэ. Тэгсэн бүгд хаяад яваад өгнө. Хөөхий астгчээд олоод өгчөж байгаа маа. За өнөө мөг галтуулагчин засахаар гяр шалиг хоёрыг доддог. Шалгийг өөрсгөө харагдуулаад харин гяруугаар ирээдэг зөгнүүлээд галтуулыг зөксөнөө. Маргааш ч болоод Сайкич ажилдаа гарлаа. Гяруу маань энэ буржгартай, унжгартай, туулан шүдтэй нартай хамт дэлбэртүүдийг зогсоогоод явж байна. Галтуул нь ганц биш хэд хэдэн жижиг хэсгийг тэнд дэлбэрч байгаа болохоор олон хувилбар хэрэг болсон нь. Хэсэг бүрт нэг Сайки үлдэхэр болно. Сайкийн сүүлийн том галтуулыг дэлбэрэхэд бүх хувилбаруудаа дуудаж том дэлбэртийг жижиг болгон бүгдийн сансар руу телепорт хийсэн байдаг.
Ингэж л 4 жил үргэлжилсэн тамийн лупээс гарсан байдаг юм. Нөгөө Гяру санаан зовсондоо Сайкийг тэрвэд авнаа. За энэ чай гэхүү. Нөгөө хэд чинь Сайкигийн бай газар ирсэн харцсан байвал яах вэ? Сайко чинь онгоцоороо аялж явахдаа Сайкийг хараад бүгдийг аваад иржээ. Кокоми бүр шок. Хоёр Сайки байгаад бүр шок. Шалигчин Сайки шиг харагдаж байгаа да. Хоёр их хэрэгэд аргасан чинь нөгөө хөлбрууд нь гарч ирэгээд тэгснээ бүр болоогүй. 6 их хэрэгж авсан. Кайдо маань найз гэж бодож исэн хүн нууцтай айлаа гэд гомдоод өгнө. Тэгсэн нэндо хэлж чадахгүй нууцаагаан бэлгүү дээ. Өөрийг нь хэлтэл нь хүлээхэн найз биш гэж үү гэж авд юм да. Энэ үед Сайки анх удаа яре. 面倒な奴らだ。 яг баян хэлтгэлтэй гэхдээ амаа ангалгаад ярьж байгаа нь анх удаа. За энэ яах вэ? Гэхдээ Сайки дэлбэл толох өдөрлөө дахин цаг хугацааг ухрааж хинт ч мэдэгдэлгүйгээр зогсоосон байдаг юм. Хэрэг үнэхэр хүчтэйг нь мэдчихвэл хичнээн ойлгож найз өсөн ч бүх зүйл нь нэвт харагдчихна гэж бодох төдийл стресс үүснэ гэд нөгөө хүчийг бүр мөсөн алга болох төхөөрөмжөө зүүчгээд хэлэх бодолтой байсан нь нинэж. Зам манай трио харж явтал замд нь жаахан охин нохоо алга болгоод уйлцсан сууж ийн. Тэгээд нохоог нь хайж өгөхөөр Кайдо зуртал хараалтай зураг шиг юм л зурчиж. Сайки арайгаж олоод иртэл нөгөө орчоос араас нэрлээ. Нэндо бүр айлын нохоо хулгайлаад аваад ирцэн за. Эзэнт нь задуулсан чигээрээ өнөө охинд нохоогоо олсон болчтой гэсэн аюулын тохиогоо дуургаад начдیں۔ Бүр яг нэг стрэнж шиг сталкер ч юм уу за мэдгүй. Зуны амралтаар аав нь PlayStation тоглож байгаад ажил гараад Сайки далгаваа. Оронд нь ороод тоглолтол эмгтэй дүртэй чих шиг. За тэгээд багийн хүмүүсээ хайгаад болтол мангар чүний бягоор хамтрыг нэ. 3 дахь хүнээ олтол мангар шалиг. 4 дахь хүн нь бүр бүх юм нь хотлоод авцсан баян. Гэтэл энэ шалгийн шалгаас нь болоод тоглоомноосоо бандуулаад багийнх нь тарж ударсан байдаг юм. Нэг өдөр аав нь халуураад ажил руугаа явахгүй бол халагдах гээд оронд нь Сайки ажил руу нь явахаар болвоо. Өнөөдөр дуусгах ёстой мангаг навчрахаар зохиолчийн гэрлөө нь явдаг. Гэрт нь ирсэн чинь оруулдаггүй. Маа онигри гэсэн чинь оруулаад нас. Мангаг нь авах гэсэн бүр түүч дуусаагүй за. Сайки шууд биеийн сэргээгээд бүх бодлын цаасан дээр хормын дотор буулгаад аавынхаа ажил дээр авчирснаар аавыгаа халагдахаас нэг аварсан да. Сайки аз жаргалаа эдэлж идэл Сайкигийн ээж, Нэндо Кайдогийн ээжүүд орж ирээд яг хажууд нь суучнаа. Гэхдээ ханны цана. Уухам захиалдал Нэндогийн ээж бүр арх захиалаад нас. Тэгснээ бүр 32 настай гэж авдیں۔ Тэгэхээр хэдэн настай хүүхд төрүүлсэн бах уу? За тэгээд хүүхдүүдийнхээ талаар ярьтал Кайдогийн ээж Нэндог мангар ухаантай гэж бодсон. Ягаа манай хоёр Кайдогийн цэцэгнэр идэх гээд Сайки бүгдийг хийгээд өгчдөг. Тэрнээс болоод Нэндог ухаантай гэж ойлгоцсон. Сайкигийн ээжээс асуудал бүр мэдэхгүй юу? Нэг өдөр баримлын хичээл ороод хүүхэд бүр урлагаа танилцуулваа. Кайдо бүр нялцаасан юм хийснэ. Fallen Angel гэд нэрлэлчжээ. Гэтэ жинхнээсээ газар тунцсан. Хулиган болохоор мотоцикл. Хулиган юм чинь аргагүй л ах та. Түүний урлагийн бүтээлийн нэр бол мөрөөдөл. Сүртэй. Гэтэл Нэндо юу вэ? Яаж хийсэн гэсэн чинь гар өөрөө ирэхгүй л хөдлөөд исэн. Юу гэж нэр өгсөн гэсэн чинь та нар нэрийн бод гэж мэгээд бүр жинхнээсээ артист юм хайшин. Юу ч юм. Хайрогийн бүтээл бүр бурхны хөшөө бүтээсэн. Гэрэ болохоор дуртай юмаа л хийсэн гэсэн бүр баримлын шаварч биш та. Кокомигийн хийсэн бүтээл бол хүсэл. Бөөнөр эвтэй байхыг хүсэж барьсан байна л та. Тэгтэл ангийнх нь харна гэж дайрч байгаа туглаад хайчнаа. Бус нь бол тэгэл ойлгомжтой шттэ. Гэрэл гэгээ мөрөөдөл, сахиусан тэнгэр, охин тэнгэр энтергээд нэрлэлсэн бүтээлүүд нь мэдээч Кокоми. Заас нөгөө үзэсгэлэн гоог нь гаргаж чадахгүй байна гэж зодож нүдэд эвдэлж өгнө. Сайкигийнх бол өнөө баригдаж дуусаагүй Саграда Фамилиаг бариад дуусгасан байдаг юм. Нэг өглөөс ирсэн Сайкигийн төхөөрөмж нялцаасан байдیں۔ Аав нь нянзлахаар төгтөл Сайкиг үл үзэгдэгч байраар бүрчиж. Энэ бол Сайкигийн бас нэг чадвар. Хүмүүсийг инээлгдэг хүч, матрешка гаргадаг хүч, лазер гаргадаг хүч, фигурын нүс болгох хүч, үсээ сольдог хүч гэж за ер нь нууцлагдмал байдаг хүчнүүд нь удирдлаггүй гараад ирнэ. Эцэст нь оргон хосонгоос хүснээ бүтээдэг хүч олж төхөөрөмжөө бүтээдэг. Дараа нь ашиглаж чаддгүй л дээ. За Нэндо Кайдо хоёр тоглоё. Гаймонди гэж хэрэлдээд картаар үзэлцгээр олноо. Нэндо бүртгүүч мэдгүй. Гэтэл Кайдо томроод 5,000 аймнаас хэн төрүүлж 0 болсон нь хожигдно. Кайдогийн эхний дайралт бол Хулиган Матар. Түүний эсрэг Сармагчин. Матар яллаа. Сармагчин өөрийн тал болгож авлаа. Нэндогийн ам 4107. Нэндогийн дайралтанд авгалтай. Хүчийг 2 дахин нэмдэг хуйг. Жул харагдаж байгаа ч мангар хүчтэй. За ингэж бие биирээгээ дайрсаар Кайдо нууц картаа гаргатал хамгийн хүчтэй карт нь яллаа. Гэтэл Нэндогийн карт айлын картыг өөрийн баг болгодог карт гаргаад ирнэ. Ингээд Кайдо ялагдчихдаг. Манай хэд биеийн тэмрийн хичээлээрээ сакс тоглож байтлын Кайдогийн байж байгаагийн өвгөн шиг залж ягаад нүрэ зөгчнөө.
За энэ ч яах вэ? Хоёр багт хуваагдаад гэтэл Сайкигийн багт байх Сайко сууж ийна. Тэгвэл том уралтыг төр гаргах чи гэсэн чинь Сайко уурлаад тоглохоор болноо. Тэмцээн чихлээд Сайко бөмбөг автал бас өвгөн шиг залж иснаа гялс очоод хийчнэ. Айлынхан аваад Нендо төгтөл тэнийг нь ашиглаад бөмбөгийг авчина. Том уралтыг мөнгөөр худалдаад булхаацж явсаар бөмбөгөө шиддэл орсонгүй. Сайки булхаацах нь буруу гэд үл үзэгдэх хамгаалт хийцэн байжээ. Сайкигийн ангийг шинэ багш тааж авахар шилжээд иржээ. Гэтэл царай нь яг гач донтой юм шиг харагддаг. Царайнаас нь болоод хинч өрддөггүй. Яж яхад багш нь сандраад нүүр нь улаагаад улам донтой юм шиг харагддаг нас. Өөх хүн нь л шудраг мундаг хүн. Сайко Нендотой хоцорч ирээд мөнгөөр худалдах гэсэн ч худалдагдаагүй байдаг. Үүнээс нь болоод ангийнх нь нэтгэж хүндэлж хэлнэ. Тэврэх гэсэн чинь бүгд царайнаас нь найгаад буцаад суусан байдаг юм. За тэгсэн өнөө шалгичин шинэ багшийг харснаа төрөл нэгтэн гэж авсан. Биеийн тамирын хичээл орж исэн шинэ багш заалны гадаа харагдахыг Нендо олж хардаг. Гэтэл гинэл октын орилго чимээ сонсогдох нь тэрээ. Октын хувьд салхи өрөөний гаднасныг харсан гин. Яг тэр үеэр нь энэ багш нь зөрж таарад уг 0 орж исэн бэ. Үүнээс нь болоод багш нь гүтгэгдээд ашгүй шалгич нь бичлэг хийж исэн байж таарад багшийн нь гүтгэлэг жарлаад жинхэнэ хэрэгтнийг барьдаг. Өнөөдөр манай дөрөв гомдох гэсэн чинь Нендо замд нь уйлж исэн халзан хүүхдэд мөнгө өгцөн гэж явсангүй. Нөгөө эдээ чинь сэтгэл хөдлөөд тэгээд хүргэж өгсөн үү гэж асуудал. Юу ээ амар хувцтай халзан том ах өөрөө ганцаараа явчих чадна штэ гэж авсан. За тэгээд хулиганид очиж гомдохор болдог. Гэрт нь иртэл сүнстэй байшин гэмээр дотор нь ортол нэрэл хулиган амьдардаг гэмээр. Хулиганы гомын чанах хооронд янз бүрийн юм үзнэ. Накл, цохиур, цустай хувцас гээл. Нэг шүүгийг нь онгойлготол бүр цагдаагийн үнэмлэх боого тавьсан буу гэмээр зүйл харагдваа. Кайдо ч уурлаад чи хүний имийг дураараа битгий үзээдэ. Гэтэл альбом унаад сониуд зан нь хөдлөөд үзэхэр болвоо. Хараа 1 сартай да яг л ингийн хөвчиг. Гэтэл 2 сартай да. Бараг хулиган болоод эхэлсэн байдаг нас. Гоминго идчихэл байж идэл аав нь ороод ирхэн тэрээ. Тэгсэн юу вэ? Өнөө Нендогоос мөнгө зэлсэн халзан хүүхдэн байд юм да. Нэг орой Сайки телевизээр амтны нэвтрүүлэг үзчихэдэл Кокомигийн ах нь гараад ирхэн тэрээ. Амттан идээ сэтгэлээ хэлэх ёстой байсан ч дүүгийнхээ талаар баахан юм яриад начдаг. Сүүлдээ бараг бэлцэн өгөншүүлээд арай гэж нэвтрүүлгээ дуусгаваа. Уг нь энэ нэвтрүүлгийг үзэх хүмүүс нь Мугами Дайски гэж хэлвэл амттан 50% хямдардаг гинэ. Сайки ч шууд очих гэтэл Кокомигийн ах нь аль хэдийн гэрт нь нөгөө амттыг аваад хүрээд ирсэн байдаг. Телевизээр Кокоми өөрийнх нь талаар ярьлаа гэд уурлаад яваад өгч. Тэрнээс нь болоод гутраад хүрээд ирсэн нэнэж. Сайки бодож Мугами Дайски гэж хэлээд амттыг авсан байдаг юм. Кофетэй дэлсэн нүрийн төлөө амиа золиослогцч бэлэн бололтой. Шалгийн ингэж шинэ сурагч шилжиж иржээ. Харахад хөөрхөн боловч үнэн азгүй, бүр хидэрхий азгүй. Донтой шалиг хүртэл зайгаа бариад яж яхад нь эргэн тойрноо хүртэл азгүй төлдөг. Анх шилжиж ирэхдээ машин дариулаад нэрээ хүртэл цусаар бичдэг нас. Азгүй маань химийн ангиас бодис авах гээд шалгитай хамт ирвэ. Ирсэн чинь Сайкиг яруу хоёр өхөл зөвнөр хүрээд ирчиж. Аавраг нь хартал юу вэ? Үхлийн бурхан юм уу хайшин? Энэ хооронд азгүй маань жаахан дөргөлтөнд л дэлбэрэх идэвхтэй бодис баахан барьсан байж идэг. Яж яхад нь унгаад Сайки арай гэж барьж авдаг. Буцаад анги руугаа явж исэн азгүй маань том уралтыг хайсан бананы хайлсан дээр хялтраад нэг гар зэвсгээ эргүүлж тараад яг өөх гэж явахад нь Сайки амжиж авардаг. Цон хонгойлготол бөмбөг нисчирээд спирт барьж авсан хүний спирттэй шилийн хаглаад өнөө онгойлгосон цонхны гаднаас гал орж ирээд Сайки дэрийг нь барьж авдаг. Бараг Final Destination болоод байгаа юм ааши. За ер нь манай азгүйгийн эргэн тойронд нэг иймэрхүү. Гэрэм маань хит тоновчтой зөгнөгөөс болоод амархан алдартай болчихноо. Сургууль дээрээ ч тэр, хууль бус ертөнцөд ч тэр. Уг нэг газар цагийн ажил хийдэг. Зүнчэр шүү. Сайки Гяруг аялалд өрчиж магадгүйгээд сүнс болоод ажил дээр нэржээ. Ирсэн хүмүүс нь бүр амар асуудалтай. Бараг удахгүй өгөхээр шийдсэн гарууд байна. Гяру бүгдийн зөв зөгнж өгөөд явлаа. Гэтэл нэг л эвгүй гарууд орж ирээд Гяру хүчээр бүлгэмдээ оруулах гээд ирдэг. Азар Сайки байсан тулдаа Гяруг аварсан да. За энэ бол Сато. Бүх зүйл нь энгийн, бүр хитрхи энгийн. Өндөр жин, нойлын цасны хэрэглээ, сурдаг газар, суудаг судал, дуртай хүн гэд бүгд алтан дундаж. Хамгийн энгийн нэгэн Сайкигийн ганц шүтдэг хүндээ. Гэтэл өнөө азгүйгийн хажууд нь сууждаг. За ингээд азгүй болон энгийн хоёрын тулаан. Акорийн барьж авсан охин азгүйгийн өмнө ирээд тасгачнаа. Гэтэл Сатоос азгүйтэй давхардаа тус олчдаг. Азгүйгийн азгүйтэл энгийн нөлөөлөх нөө гэтэл азгүйгийн дотор хувцсыг хараад буцаад 50 дээрээ хүрээд ирнэ. Иймэрхүү байдалтай явсаар Сатод азгүйтэл нөлөөлөхгүй. Мөн Сатог азгүйгийн хажууд нь байвал азгүйтэл нь бусдад нөлөөлөхгүй гэдгийг олж мэддэг. Ер нь яагаад ийм азгүйн бэ гэж шалгаар хамаалагч сүнсийг харуултал бүр нэг бүтггүй залхуу заван архичин гар үждэг шүү.
Тэгсэн гинл шалгийн хамгаалагч сүнс гарч ирээд чи ямар заваа юм бэ гэд аваад явчихнаа. Бэлтгэл хийж арай дээр болоод буцаад ирсэн ч бас яг бүрэн зүгээр алчаагүй. Шалгийн хүмүүс ч байгаа гетаг авъя гэдэг. Гета гэдэг нь Японы тавч шүү заяа. Яаж өгөх юм гэсэн чинь Акечи ирж тараад шатаагаад сүнсэнд өргөчих гэвэ. Ингээд азгүй маань хөөрхөн охин боллоо. За нөгөө шинэ багс чинь Нэндог дандаа ирүүнд хавтцсан явж идэг. Бас ангийнхан нь дандаа тэнэг мангараар нь дуудж идэг болохоор дээрлэхүүлээд байна гэж бодчихноо. Өнөө Кайдогийн гарны болтыг Нэндогийн ирүү цохиход ашигладаг гэд ойлгочихно. Хулгайны хулгайн болохоор хулгайн Кайдо хоёрыг дээрлэхдэг байж магадгүйгээд тагнуулдаж явж байгаа зааланд хүрээд ирнэ. Дотроос нь төгжсөн болохоор харж чаддгүй. Гинтл юм цохих чимээ сонсдож Нэндогийн эрэг зодод байна гэж бодож идэг. Уг манай энд сагсчихсан байгаа шүү дээ. Сайки онгойлгож үйл ойлголцлыг залруулах гэсэн яг бөмбөгн Нэндогийн эмзэгийг нь онж таарад яг зодуулж байгаа юм шиг харагдав нас. За тэгээ дараа нь утраа хилдэг л дээ. Кайдо бүр мангар аимхай юм байж нэг escape room тоглоё гэд Кайдо, Нэндо хоёроо хулгайн төрөө хамт явахаар болноо. Гэтэл бараг л Зоро шиг Кайдо хизээ зүг газараа олж илаа да. Бүр хаягдсан барилга руу ороод ирхэн тэрэ. Захилгаан шатанд гацаад яхааргаа олохгүй ижил Нэндо. Өө миний гизүүдэд энэ хүндэрчүү гэж авдیں۔ Нөгөө хэд чинь бүр паниктаад орилоод байж хооронд Сайки холоос харж исэн тулдаа худлаа үнэн нууц код хийж жинхэнэ escape room шиг болгоод нөгөө хідээ ордог. Акечи нэг амралтаараа Сайкигийн дээрээ хамтдаа тоглоом тоглохоор болвоо. Зурагтаар гарч буй морины уралдаанд хідэн номер ялахыг нь таахаар болдог. Акечи ялвал хөрөгчөнд байх тортыг идэнэ. Сайки төрөл сонгохоор болоод 2 номерыг сонговоо. Акечи болохоор 8 номерыг сонгодог. Гэтэл 8 номер ялчнаа. Сайки бүгдийг гэж хэлээгүйгээд нарийнхан хэсгийг нүгдэг. Акечи ахиныг үзэхээр олж энэ удаад Акечи эхэлж 5 дугаарыг сонговоо. Сайки морины бодлыг нь уншаад хамгийн гайгүйг нь сонгосон тэр нь явж өгнөө 5 дугаартай. Ингээд Сайки ялагдаж тортоо Акечид алдсан байдаг юм. Сайки анх удаа VR тоглоом тоглоод анх удаа VR дотор энгийн хүний амьдралаар амьдарч үздэг. Яаж яхад нь зомби энтер гарч ирээд цочоод цоч хуулгандаа бодлын хүчээ өөрөө ирэхгүй ашиглаад байдаг за. Гэхдээ VR-аа тайлаад харуул юу ч ивдрээгүй. Яг энэ үед аав нь нөгөө мангагаа цагтан бичиж дуусгадгүй мангакагаас зохиолыг нь авах гээд ирсэн чинь хаалга нь гинт хүчтэй цохигдож гэр доторлон шидэгчнэ. Орж ирээд уулзаад хурдан мангагаа авъя гэж ширээг нь цогсон. Сайки яг цочиж тараад өнөө ширээг нь хуг ивчдэг. Мангака чайгаа зүгттал Сайки яг могоонд хазуулах гэж тараад телепорт ашиглажнаа. Гэтэл өнөө зүгтсэн мангакагийн өмнө аав нь шилжээд гараад ирдэг. Манай мангакач нусаа хацартаа нааж аав нь ажлаа амжуулж Сайки чихний үеэ амжилттай давваа. За энэ бол ингээл нэг Сайки гэсүү. Нөгөө төхөөрөмжөө толгоондоо зүгээд бүр мөсөн хүчгүй болжээ. Нөгөө хидэгэ бүгдийн дуудаад ижил хан дээр жон байж тараад цочин чинь арын цоход хагараад наачдیں۔ Уг нь бодлын хүчтэй гэдгийг хэлчихсэн юм билээ. Сайки анги руугаа зүглээгүй байдаг юм. Хичээл ороод ангитаа эртэл Кокомигийн хажууд суухаар болчихжээ. Кокоми дуудсан чинь амар цочоод нас. Төрснөөсөө хойш чаддаг байсан зүйлээ гин чадхаа болчоор хэцүү байдаг бах та. Кокомигийн царайг бараа анх удаа харж байгаа болохоор ширтээд байдаг нас. Хичээлэн жороод нэг улс сонгож судлахаар болтол Кокомитэй адилхан улс сонгоод хамт номын санд судлахаар болвоо. Номоо хайж олоод авах гэсэн хүчгүй ээж хүчээ ашиглах гээд янз бүр болж идэг нас. Кокомитэй байгаад нь бусд нь бүр атаархаад Сайкиг дээрлэх хүмүүс хүртэл гараад ирлээ. Гинэт яриа үзсэнд цочсон Сайки маань. Сайкигийн дээрээс бүр номын тавир унгаж идэг үстэй муу онжгонууд. Азар Нэндо ирж авардагч ягаад ч юм ихэнх номонд байхгүй болцсон байдаг. Ахаасаа юу болоод байгааг асуудал Сайки төрхтөөлийн хүчийг ашиглаж дассан зүйл биеийн хүчиндээ тараад мутаацсан. Мөн хүч нь буцаад сэргэж магадгүй гэдэг. Маргааш нь хичээлдээ эртэл Нэндогийн яс харагдаад ангидаа сууж идэл сүнс болоод хулгайны төлхөөр Сайкигийн аманд орж мороод нөгөө алга болсон номнууд нь ангийнхан шүүгэнд нь байх жишээний. Гинтл гэртээ шилжээд ирхэн тэрэ. Гэтэл ахын сууж ийн. Удахгүй дэлхий дээр солир ирнэ гин. Тэрийг нь устгаад өгөө гэж хэлдэг. Угаасаа хүчгүй байлаагээд сайн зүйл болоогүй Сайки дахин нэг бодож тэр л үед бүх найзуудынх нь үхмээргүй байна. Бүгд нуугдаараа гих орилдох, паниктах, айх тух хоолой сонсогдож Кокомигийн үзэсгэлэн гоо хүртэл устгах тэр нэгэн солирыг Сайки устгахаар шийдэж дахин бүхнийг чадагч Сайки болсон байдаг юм. Тэр бол Сайки гэсөө. Тэр дэлхийг ч устгаж чадах хүчтэйч зүгээр л эгэл жирийн амьдрал кофедэл цэгнөөрн дуртай нэгэн билээ. За тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Бай бай.